Сайн байцгаана. Дорнод аймгийн Хэрлэн сувын 8 дугаар сургуулийн 8 ангийн сурагч Чимбог Давхтай оргил байна. Би үндсийн бичгтээ сонирхолтой учраас уран биеэр дууланд явж байгаа. Цэцэр дээр багшийнхаа дууланд 2 дахь жилдээ суралцж байгаа. Биерэн бичлэгээр хичээллээд Монгол сургалтын миний Монгол бичиг олон улсын 8 дугаар уралдаанд Чингис хааны бэлэг сургаал бүтээлээр тусгай байр эзэлсэн. Миний бүтээлийг Гандан Гишлэнгийн хийдийн музейд хадгалж байгаа. Жаахан шаргын нутаг Монгол бичгийн зүүн бүсийн уралдаанд биерэн бичлэгийн бүтээл төрөл зохион байгуулагчдын нэрэмжит шагнал хүртсэн. Тос уралдааны бүтээл Сүхбаатар аймагт үзэсгэлэнд тавигдаж 1500 гаруй хүнд үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлээд байна. Бичгийн чадвараа сайжруулах үүднээс багштайгаа хамтран 35 сурагчийн нэрсийг бичин бичлэгээр бичиж дурсгасан. Хулсан биерийн Отгон Баатар багшийн сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж байна. 2023 оноос 2024 оны хичээлийн жилийн сургуулийн тайланд удирдлага цэцэг дээр багшийн удирдан явуулдаг биерэн бичлэгийн сурагчдын хамт орон үеийн жилийн амьтдыг нэрсийг бичиж оролцсон. 2024 оны 9 сард Улаанбаатар хотноо Номын Баяр 2024 оны үйл ажиллагаанд багшийн хамт ном сонирхон уншдаг хүмүүстэй үндэсний уламжлалт, өв соёл, үндэсний бичгээ танилцуулан биерэн бичлэгээ бичиж үзүүлсэн. Манай ангийнхан үндэсний бичгээ сайн уншиж бичиж суралцж байгаа. Бид хамтдаа өөрийн сурсан мэдсэн зүйлээ бие биедээ зааж тусалдаг.